Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмт хэргийн талаарх ямар ч хажир авахгүй гэрч шүүгдэгч болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийн мэдүүлгээс хүргэдэг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсийг орлуулан хүргэж байна. Өнөөдрийн ярих хэрэг маань 2018 онд хөдөө орон нутагт болсон бас л нэгэн харамсалтай хэрэг байгаа. Ингээд хэрэг рүүгээ шууд орцгоё. Шүүгдэгчийн биеийн бяцалтаас эхэлцгээе. Шүүгдэгч цогтоо нь Монгол улсын иргэн 1996 онд хөдөө орон нутагт төрсэн 22 настай, эрэгтэй, боловсралгүй, мэргэжилгүй, айлын туслах малчнаар ажилдаг байсан. Ам бүл дүүрүү, эцэг эх, нэг дүүгийн хамт хөдөө орон нутагт амьдардаг. Усаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах бүрэн чадвартай. Ял шийтгэлгүй гэсэн байна. Холбогдсон хэргийн талаар дуртахад шүүгдэгч цогтоо нь 2018 оны 1-р сарын 9-ний өдрийн 14 цагийн орчим хөдөө орон нутагт модон дотор талигааж гэрлээтэй маргалдаж улмаар түүний хоолойг нь боож алсан гэмт хэрэгт холбогджээ. Ингээд бүгдээрээ талигаачийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээс сонсцгоё. Талигаач дүүгээ хайж эхэлсэн нь 05-аас 06 цагийн хооронд хонь маань хотондоо орж ирэхгүй байсан. Тэгээд өөдөөс нь охиныхоо хамт явж талигаачийг малтайгаа хайсан. Гэтэл мал гарч ирдэг замаараа гарч ирээгүй. Талигаачийн хань болох инх төр гэдэг залууг дуудаад гуруула болоод явсан. 19 цаг 40 минутанд тэлмүүнийд ороход танаа хоньыг тастаад цогтоо өөрийнхөө хойно байдаг хоосон өвөлжөөнд орхиод гэрлүүгөө орчихсон гэж хэлсэн. 09 цагийн үед гуруулаа яваад очисон манай хонь байсан газраас 100 гаруй метрийн цаана эдний гэр байсан. Гэрэл гараад хөдлөөд байсан. Тэгэхэр нь энэ айлын гадаа хүн байна гэд дуудаад асууя гэд дуудсан. Тэр үед цогтоо ирсэн. Тухайн үед хараагүй хүн байсан. Таньдаггүй одоо л харж байна. Харанхуй шүн болохоор нь царай зүсийг нь ажиглаагүй. Асуухад танаа хоньыг хараагүй. Танаа дүүгч хараагүй, мэдэхгүй гэсэн. Мэдэгдвэл энэ дугаар руу залгаарай гэж хэлсэн. Тэгээд 09 цаг 20 минут болж байсан байх. Тал хойноо туугаад явж байхад өөдөөс цагаан Мазда гараад ирсэн. Дүүгээ нас барсан талаар тэр орой ёстой сэтгэл бууж орж ирээгүй. Малаа тасалчаад хагас малаа хайгаад яваад байгаа болов гэд уулаар хайгаад сумын цагдаатай цуг хайсан. Цогтойтой уулзаад асуухад хоньыг маань тууж гаргаж ирсэн талаар хэлээгүй. Манай тал хонь байна гэхэд энийг мэдэхгүй юм байна гэж хэлсэн. 12 цаг болж байхад төлөөлөгчд цогтоо би тууж гарч ирсэн гэж хэлсэн. Цогтоонд гэмт хэрэгээ нууж байгаа. Хэргийг удаашруулж өдийг хүртэл надад дарамт тушруулж байна. Оршуулгын зардал нь 2 сая гаруй төгрөг байсан. Энэ бол ерөн хагас дутуул баримтгүй. Өчнөө зардал гарсан. Тэрэг бол нэхээгүй өдийг хүрсэн гомдолтой байгаа. Гарсан зардлыг цогтоогоор төлөвлөх болно гэсэн мэдүүлгийг өгчээ. Гэрч тулгаагийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Гэртээ очоод оройн хоолоо идчихэд байж байтал цогтоо над руу залгаад турж өглөө. Чи надад мах шүлний юм уу? Идэх юм дөхүүлээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад унаа байхгүй шүү дээ гэж хэлтэл цогтоо надад чи нэг аргалаад хүрээд ирээч гэж хэлсэн. Би төмрөө ах руу залгаад та завтай бол хоёулаа цогтоо дээр очоод идэх юм дөхүүлж өчгөөд ирээ гэж хэлсэн. Тэгтэл төмрөө ах тэгээ ах нь хөдөөнөөс орж ирж байна гэж хэлсэн. Удалгүй төмрөө ах манай гэрийн гадна ирээд миний утас руу залгаад намайг гэрээсээ гараад ир гэж хэлсэн. Би гэрээхэндээ гарчгаад ирээ гэж хэлээд гэрээсээ гартал манай хашааны гадна төмрөө ах өөрийн Мазда маркийн цагаан өнгийн ачааны машинтай ирчихсэн. Хажуудаа Бата гээд нэг өндөр ахыг суулгачихсан явж байсан. Цогтоогийн гэрт 21 цаг 40 минутын үед очоод цогтоод хяа мундаа өгчгөөд явах гэтэл цогтоо энд миний нэг ямаа байгаа юм. Тэрийг ачаад төв оруулаад өгөөч гээд хоньны пингээсээ улаан цэсмийн ямаа гаргаж ирээд машин дээр ачаад явуулсан гэх мэдүүлгийг өгчээ. Гэрч төмрөөгийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. 2018 оны 1-р сарын 8-ны өдөр цогтоо над руу залгаад та хонь мал авах уу гэхээр нь би юу хонь мал хэнийх вэ гэхэд цогтоо миний хонь. Би 600 гаруй бог малдаж байгаа гэхээр нь зарах гэж байгаа хонь чинь хүнийх биш юм бидтэй гэтэл цогтоо миний хонь байгаа юм гэхээр нь би тэгвэл очиж үзэж байгаад үн ханшаа тохирё гэсэн. Тэгээд би тулгаатай яриад цогтоо над руу залгаад яриад байх юм. Миний утсыг хинээс авсан юм гэхэд тулгаа би өгөөгүй гэж хэлсэн. Цогтоо юу хонь яриад байгаа юм. Найдвартай юм уу гэж асуухад найдвартай гэсэн. Цогтоогийн гэрээс нь гараад хот руу нь ортол 600 гаруй бог байгаа гэд байсан чинь 100 гаруй бог малал байсан.
Цогтоо надад 2 том хонь зааж өгсөн. Тэгэхээр нь би авахгүй гэж хэлсэн. Хулгайн хэрэгт орно гэж цогтоод хэлсэн. Тэгтэл цогтоо хоосон буцаад явах уу? Нэг ямаа аваад яв гээд надад хотносоо нэг улаан ямаа барьж өгсөн. Уг ямааг би цогтоогоос хэдэн төгрөгөөр өгөх юм. Би шамд идэх юм авч ирсэн. Нааш цааш явсан зарлаа хасаад 30 мянган төгрөг өгье гэхэд цогтоо заа гэж зөвшөөрөөд мөнгийг нь тулгаад өгөөрэй гэсэн. Би маргааш нь 10 цагийн орчим тулгаагийн данс руу 30 мянган төгрөгийг нь шилжүүлсэн гэх мэдүүлгийг өгчээ. Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан гэрч цагдаагийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Цогцоо олцоход 12 цагийн үед цогтоог сэжиглээд дахиж очоод цогтоог гэрээс нь аваад цагдаагийн хэсэг дээр авчираад шалгаад цогтоос асуухад намайг хэл амаар доромжлоод байхаар нь би боож унгаагаад алаад цасан дунд булчгсан гэж хэлсэн гэх мэдүүлгийг өгчээ. Шүүгдэгч цогтоо нь тодорхой хэмжээний төрөлхийн оюуны хомсдолтой байсан байна. Ингээд бүгдээрээ шүүгдэгч цогтоогийн сэтгцийн өвчнийг эмчлэгч эмчийн мэдүүлгээ сонсцгоё. Манай нэгдсэн эмнэлэгт 2013 онд оюуны хөнгөн хомсдолтой гэж хяналтанд хөдөлмөрийн чадвар алдалт тогтоож хянагдаж байгаа. Цогтоо нь төрөлхийн оюуны хомсдолтой уналт өгдөг. Сард 4-5 удаа тогтмол ундаг. Өөрийнхөө сэтгцийн хүрээнд ойлгож чадвартай гэсэн мэдүүлгийг өгсөн байна. Тухайн хэрэг гарсны дараа цагдан хорих байранд хоригдож байхдаа цогтоо нь цагдан хоригдож байх хугацаанд сандрал сэтгэл хөдлөлөөсөө болоод 4-5 удаа унсан гих тэмдэглэл байна. Ингээд талигаачид хийсэн шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтээс та бүхэнд хүргэе. Талигаачийн гар дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байсан бөгөөд механик бүтэлд буюу багал зуур талтаас үүдэлтэй амьсгалын чочмог дутагдалд орж нас барсан тогтоогджээ. Мөн шинжээч эмчийн хэлснээр талигаачийн хүзүүнд цамцны орон үүссэн. Арсыг нээж булчин гүрээний артерийг шалгахад цус харуултын голомттой байсан. Эдгээр шинж тэмдгүүд нь багал зуур талтаас үүсэх боломжтой гэж дүгнжээ. Ийхүү талигаачийн нас баралт нь гэмтлийн шууд нөлөө биш механик бүтэлтээс болсон гэдг нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Шүүгдэгчид хийсэн шүүх сэтгэц гэм судлалын 109 тоо шинжээчийн дүгнэлтээс та бүхэнд танилцуулъя. Шүүгдэгч нь оюуны хөнгөн хомсдол хэмээх сэтгцийн эмгэгтэйч тухайн үедээ өөрийгөө удирдах гэмт үйлдэл хийх чадвартай байсан гэж тогтоогдсон. Мөн болсон явдлын дараа болсон үйл явдлыг ойлгож мэдүүлэг өгөх чадвартай байсан байна гэсэн дүгнэлт гарчээ. Хохирогчийн гарын хумс өмсөж байсан дотоожинд цус биологийн улмуур илрээгүй. Цогтоогийн өмсөж байсан дотоожинд эр бэлгийнээс үрээ шингэн илрээгүй. Харин шаргал өнгийн ноосн малгаанаас эмэгтэй хүний цус илэрсэн. Эдгээр шинжилгээ нотлох баримтууд шүүхэд ирүүлж хэлэлцэгдснээр цогтоогийн мэдүүлэг хохирогч гэрч газар дээрх тэмдэглэл болон бусад баримтаар давхар нотлогджээ. Шүүх хэлэлцүүлгийн үеэр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар цогтоо нь эдийн болон эдийн бус ашиг олох зорилгоор хүний амнаас хохироосон гэдэг хүсэлт гаргасан ч шүүх үүнийг нь хүлээн авах боломжгүй гэж тогтоосон байна. Одоо ингээд шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээ сонсцгоё. Би 2 морь хайгаад гэрийн урд талын модон дотор ганцаараа явж байгаад талигач эмэгтэйдэд харахаар нь би хайж явсан морио асуусан чинь тэр намайг хөөе тэнэг мангар минь яах гээд байгаа юм. Зайлчигээд барьж явсан модороо 2-3 удаа цогсон. Би мориноос буугаад модонд морио өчгсөн байсан. Тэгээд цогхоор нь би талигачийг барьж аваад зүүн талын гараараа хоолойг нь боосон чинь өгчихсэн. Тэгээд би айсандаа болоод 2 хөлнөөс нь жирээд боосон газраасаа нааш чааш яваад жалган даваачин булсан. Тухайн үед тулгаа төмрөө 2 хажууд байгаагүй. Би ганцаараа байсан. Тэгээд булчгаад хониг нь модон дотроос туугаад гаргаж ирээд явж байгаад гэрийнхээ наад талын машин өгсдөг жалганд хониг нь орхиод гэрлүүгөө очсон. Би хониноос нь төмрөө тулгаа 2-т өгөх гэж байсан юм. Тугал өхөрнүүдтэй тижээллийг нь өгчхөөд гараад ирсэн чинь харанхуй булчгсан байсан. Би хонинуудыг нь гэрлүүгөө явчихсан байх гээд хайгаагүй гэх мэдүүлгийг өгчээ. Шүүхээс шүүгдэгч цогтоод хүнийг санаатай алсан гин буруутайд тооцож эрүүгийн хуулийн 11-р зүйлийн 1-р хэсэгт зааснаар 14 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид илүүлэхээр болсон байна. Уурлаж хэрэлдэж маргалаа гээд хүний амь насанд хүрнэ гэдэг яаж ч болохгүй асуудал юм. Аль болох эрүүл маргаанаас зайлсхийж 50 байхыг хичээх хэрэгтэй. Өнөөдрийн дугаар энд хүрээд дуусаж байна. Та бүхэн сувагтаа нэгдэж амжаагүй байгаа бол сувагтаа нэгдэж лайк болон комент үлдээгээрэй. Мөн эерэг сэтгэл үлдээдэг та бүхэндээ баярлалаа. Санаа бодлоо мөн эергээр та бүхэн хуваалцаарай. Дараагийн дугаар уулзлаа. Түр баяртай.